Тэгэхээр хэдүүл ерөнхийдөө танилцчлаа. Одоо тэгээд ер нь компанид ажилд орохын тулд юу бэлдэх хэрэгтэй байдгийг, ер нь юуг анхаарах хэрэгтэй байдгийг тий. Ер нь хязээ өргөдлөө бэлдэж эхлэх хэрэгтэй байдгийг тэр талаар ерөнхийдөө ярилцъя. Цацрал эхлээд хэлэх үү? Тул талаар нөгөө нэг хизээнээс аплайдж эхлэхээ гэж байна шүү дээ. Ерөнхийдөө PhD-ийн програм хими инженерийн хувьд болохоор дундч хугацаанд 5-аас 6 жил. Тэгэхээр одоо recommended одоо хугацаанд тэгэхээр нэг 4 дахь жилдээ юм уу 4 дахь жилийнхаа сүүлээс эхлээд яг индастрид орё гэж бодож ивэл хүмүүс нэг ямар одоо ажлын байр байна хайгаад эхлэх хэрэгтэй 4 дахь жилээс эхлээд. Тэгээд зарим сургуулиуд болохоор яг нөгөө индастригийн рекрутер нь ажлын байрд одоо авдаг хүмүүс нь хурж ирж сургуулийн шууд хурж ирээд шууд таргет рекрут хийдэг. Эдний сургуулийн хими инженерийн програм аягүй сайн бид нар эдний сургуулиас одоо ирээдүйн хими инженерүүд аавна гэдэг. Яг тэдний нэг нь болохоор даа байсан. Тэгээ яг сургуультай байгаа одоо PhD-гээ сурж байгаа 4 дахь жилдээ одоо 5 дахь жилдээ төгсөхөөс нэг жилийн өмнө яг тийм рекрутер ирэхийг сайн хараад тэгээд хэрвээ бүр 2 дахь 3 дахь жилдээсэн ч хамаагүй ярилцлаганд орох гээд үз. Эртхэн ингээд ярилцлаганд орох тусам тийм одоо experience цуглуулж байна шүү дээ. Хэрвээ чи амар ихтэй нэ гэсэн ч хамаагүй яг ямар шиг асуулт асуудаг юм байна гэдгийг эртнээс мэдээд авах зүгээр. Тэгэхээр ерөнхийдөө нэгдүгээрт нь яг ямар компани рекрутер танаа сургууль дээр ирж ин тэрийг сайн хараад болж өгвөл тэд нартай ингээд интервью цаг авахыг бод. Хоёрдугаарт нь LinkedIn байна, одоо онлайн ажлын байрууд байна гэх юу сайдад үзчихлээсэн дээр